Гөөгөөгийн асуултууд булангийн энэ удаагийн дугаарт Оги брендийг үүсгэн байгуулагч Оюун Цэцэг оролцлоо. Тэрээр гадны улсыг зорьсон шалтгаан, хувийн санхүүгээ удирдах арга барил, гоо сайхандаа анхаардаг нууц зэрэг олон сэдвийн хүрээнд бидэнтэй ярилцсан юм. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Гөөгөөгийн асуултын видеонд орохоор болсон танд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр бидэнд танаас асуух нэлээд хэдэн асуулт байна. За. За юуны түрүүнд та өнөө өглөөг хэдэн цагт эхлүүлсэн бэ? Ер нь бол өглөө нэг 7-аас эхлүүлдэг. Тэгэхээр таны өглөө босоод хийдэг хамгийн түрүүнд хийдэг үйлдэл юу болоо? За өглөө босонгуудаа манай хүн яг миний хажууд ингээд стакант ус тавьсан байдаг. Сэрлээ хамгийн түрүү усаа уудаг. Тэгээд нэг стакан ус уулаа, шууд босоод дахиад нэг стакан ус уудаг. Тэгэхээр сэрэнгүүтээ 2 стакан ус уугаад тэгээд шүршүүрт ороод ер нь өөрийгөө бэлдээд ажил руугаа гардаг. Тэгээд хамгийн түрүү ажлаас гэх юм бол нөгөө имэйлээ шалгаж эхэлдэг. Таны өндөр жин. За миний өндөр 1 м 68 орчим байгаа. 68-9 ч юм уу. 68 жин гэвэл 54 орчим байна. Жингээ хэрхэн барьдаг вэ? Спортоор хичээлдэг үү? За ер нь бол эрүүл саруул амьдрахыг илүүд үздэг. За миний хувьд бол ер нь алхах дуртай. За алхахын давуу тал нь гэх юм бол нэгдүгээр мэдээж хэрэг эрүүл саруул байна. Хоёрдугаар гэх юм бол гой сайхан одоо ус ч юм уу эсвэл гой сайхан хаус эсвэл гой сайхан зүйлийг харж нөгөө стресс ядаргаагаа тайлдаг гэх юм уу? Гэрийн нөхцөлд үс арьсаа хэрхэн арчилдаг вэ? Тэм нууц бий юу? Ер нь бол за одоо би 33 нас хүрсэн байна. За өмнө нь бол ерөөсөө анзаарахгүй байсан бол одоо ерөнхийдөө хүн ингээд хит их ажиллах юм уу ядарах үед арьс баг дээр ингээд хавнцсан юм шиг болт юм байна. Эсвэл одоо тэр нь миний бодлоор унчих одоо эхлээд явж магадгүй. Тийм учраас би нөгөө мөсөөр өглөө оройд дандаа арчдаг. За зарим өглөө бол амжихгүй тохиолдол гардаг. Гэхдээ орой бол заавал арчдаг. Арьсаа заавал угааж тэрвэрлээд ямар нэгэн серум ч юм уу те түрхээд унтдаг байгаа. Ер нь арьсаа цэвэрлэхгүйгээр ер нь унтаж үтсэн тохиолдол бараг байхгүй. Дандаа арьсаа угааж цэвэрлэдэг гэсэн. За үсний хувьд бол би хамгийн сайн чанарын шампунь, ангижруулагч хэрэглэхийг илүүд үздэг. Яа тэгвэл нөгөө байнга үсэн амжилтдаг учраас жоохон гэмтгээд идэг. Дээрээс нь би ч одоо үсэн ингээд цайвар болгоо бодсон байна те. Тэгэхээр ерөөсө гэмтгээд идэг учраас хамгийн сайн чанарын шампунь, ангижруулагч заавал хэрэглэдэг. Танд ямар нэг хоч бий юу? Бага штэ. Туулаа гэдэг хочтой. Та хамгийн анх ямар ажил хийж хэдэн төгрөгийн цалин авч ирсэн болоо? Хамгийн анх уу за би 13 настай да. Манай ээж аваа хоёр ерөнхийдөө дээр үеийн хэллэгээр бол одоо 8 хийдэг, орчин үеэр бол одоо бизнес хийдэг гэх юм уу тийм хүмүүс байсан. Одоо ч гэсэн жижиг бизнес эрхэлдэг хүмүүс байгаа. Хамгийн анх аав ээж хоёртоо 13 настайдаа ажиллаад өдөрт бараг та нар мэдэх болоо да тэр нөгөө Мэлхийн нинжата футболк гэж байдаг байсан шүү дээ. Тэрийг нөгөө үйлдвэрлээд манай ээж хоёр бөөний үнээр ингээд зардаг байсан. За би өдөрт бараг 1 сая төгрөгийн тухайн үеийн 1 сая төгрөгч аягүй их мөнгө байхгүй юу? Футболк зараад тэгээд нэг футболк 550 төгрөг байсан. Тэгээ өдөрт хэдэн футболк зарснаасаа шалтгаалаад одоо цалинждаг гэх юм уу те. Ерөнхийдөө өдөрт бараг 550 төгрөгийн цалин ээж хоёроос авч ирсэн. Тэр үед одоо шоколад хийдсэн юм байна. За 550 төгрөгөөр их юм авдаг байлаа. Тэгээд жоохон хөвгт мөртлөө тийм их мөнгөний цалин аваад амттай юм найзуудтай авч өгдөг тийм хөвгт байсан. Тэгэхээр дараагийн асуулт маань гадны улсыг зорих болсон шалтгаан юу байсан бэ? За ерөнхийдөө боловсрлоо дэвшлүүлээ, илүү одоо мэдлэгтэй боловсралтай болъё. Мастер хамгаалъя гэдэг анхны зорилготой байсан. За Австралид ирээд хамгийн анх ирэхэд бол миний англи хэл бол сайн байгаагүй. За англи хэлээ сураад мастертаа ороод
Тэгээд дараагийнхаа 2 мастер хийсэн байгаа. За үүний дараагаас дараагийн алхмууд юм уу дараагийн шийдвэрүүд гарч эхэлсэн. Англи хэл сурсан өөрийн арга барилаас хуваалцвал. За би ер нь жоохон эртний хүн шиг сурсан. Тэр нь болохоор ерөөсө байнгын батлага хийж байнга одоо давтаж дахин бичиж, дахин сонсож, дахин ингэж хэлж одоо сурсан. Миний хувьд бол ерөнхийдөө хэлэнд тийм авьяастай гэж би өөрийгөө хэлэхгүй. Гэхдээ аливаа зүйлийг эхлүүлэхээрээ одоо үр дүнгийг харах дуртай хүн учраас илүү сайн дахин ингэж хичээж суралцсанараа баг зэрэг сурсан баг. 18 настай үе рүүгээ буцаад очивол өөртөө юу гэж хэлмээр байна вэ? Өөртөө юу? Амьдралд ямар ч хүнтэй тааралдаж болно. Чи заримаас нь одоо туршлага авна. Заримаас нь заримд нь бүр илүү хайртай болно тийм болохоор туршлага авах тэр мөчтөө хитрхийх өөрийгөө битгий өвдгөө. Хин нэгэн өөрийг чинь хуурвал, хин нэгэн өөрт чинь буруу зүйл хийвэл өөрөө битгий шаналаа тэрийг аюул амархан гаргаж сурал гэж хэлнэ. Яг одоо таны хэрэглэж байгаа цүнхийг харж болох уу? Би яг одоо хажууд аваад ирсэн. За нэгдүгürt бол энэ миний өдөр тутмын цүнх. Өдөр тутам хэрэгэлдэг. За энэ дотор зүгээр мянган зүйл явж байгаа. Ерөнхийдөө ажилтай холбоотой зүйл байгаа. За гоёлд ер нь барьдаг цүнхээ үзүүлээ. Гоёлд одоо жишээлбэл юм жижигхэн цүнх барьдаг. Тэгсэн мөртлөө заавал тухайн цүнхэн дотор миний одоо юу гэдэг ойр зүрийн хэрэглээ бол байх шаардлагатай. Би ер нь цүнхэн дотроо сам, уруулын бодог, одоо нүдний тэн, урал хүрээлэгч энийг байн авч явдаг. Одоо жишээлбэл манай одоо энэ цүнхэн одоо ингээд харах юм бол та бүхэн юм жижигхэн мөртлөө эдэн зүйлийг авч явдаг. Орчин үед бол ер нь карт энэ төр авч явах болцсон бүх юм утсан дээр байгаа болохоор ерөөсөө миний гадуур харах юм бол авч явах зүйлийг өөр юм хэрэг байхгүй. Утсан дотор бүх одоо мөнгө гэх юм одоо карт байгаа. Тэгэл PayPass буюу шууд уншуулад явна. За харин эмэгтэй хүн учраас заавал уруулын бодог. За одоо би харуулъя дотор. Энэ бол одоо жишээлбэл миний нөгөө тол одоо TN2 байна. Би тол TN. За тэгээд заавал одоо уруул хүрээлэгч. За энэ удаа болохоор би яг өөрийнхөө одоо өнөөдөр бодсон байгаа уруулын бодгаа хийсэн байна. Энэ болохоор уруулын хүрээлэгч энэ зүйлийг дандаа авч явдаг. За энэ дээр нэмэгдээд нэг зүйл байгаа сам, жижигхэн сам. Ерөөсөө сам уруулын бодоггүй бол хаашаач явахгүй. Гэсэн янзлаагүй би самаараа гоё янзлж чаддаг тийм. За тэгэхээр дараагийн асуулт маань та хувийн санхүүгээ хэрхэн удирддаг вэ? Ер нь бол би юм сахилгагүй царайтай ч гэсэн аюу зарчимчтэй хөө. Миний хувьд бол ер нь бүх юм ингээд зарчмын дагуу явагддаг. Одоо нөгөө бүх юм планын дагуу одоо жишээлбэл хувийн амьдралын план ч гэсэн ялгаагүй бизнесийн план 3-5 жил, 1 жил, 6 сар, тэгээ 6 сарын дотроо 3 сараар, 1 сараар, 1 сарын дотроо 7 хоногоор 7 хоногийн дотроо буцаагаад өдрөн цагтаа гэд хуваагддаг. За ерөөсөө миний нөгөө зарцуулдаг мөнгө бол ерөөсөө аюул ойлгомжтой. Тэгэд илүү дутуу нэг зарцуулдаггүй. Гэхдээ би жишээлбэл хувьд судалдаж авлаа гэх юм бол хамгийн одоо чанартай хамгийн сайн хувцсыг хөтлөж аваад тэрийгэ 10 болон түүнээс дээш одоо жил хэрэгэлдэг. Та хэр сайн гэрээ эзэгтэй вэ? Би бол төгс гэрээ эзэгтэй биш ерөөсөө. Гэхдээ за нэг дунджаас баг зэрэг дээгүүр юм болоо. Та хамгийн анх нөхрийнхөө юунд сэтгэл татагдчихсан болоо? Би ерөөсөө бүх зүйлд дурлсан. Энэ хүний бүх зүйл нь миний хайрыг татсан. Маш зарчимж,
сайхан залуу. Угаасаа харангуй сайхан залуу, сайхан нэрхтэй, сайхан сэтгэлтэй, маш зарчимжтэй. Ер нь бүх зүйлд нь татгцсан. Хосуудын харилцааг бат бэх болгодог 3 зүйлийг өөрийнхөө тодорхойлвол. Хүнлэл. Энэ бол ерөөсөө миний амьдралдаа баримталдаг одоо голд одоо алтан дүүрэн гэсэн үг. За хүнлэл, мэдээж хайр, тэгээд үнэнч байдал. Энэ 3 зүйл ерөөсөө хайр дурлал дээр үр хүүхдтэйгээ харилцаа, аав ээжтэйгээ, анд нөхөртөөгөө, ажил мэргэжилтэй, бизнес бүгдэнд нь байх ёстой алтан дүүрэн гэж би боддог. Танд нууц авьяас бий юу? Яг нууц гэх нь хаашаа. Гэтэ миний одоо бас нэг авьяас гэх юм уу давуу тал нь бусдыг сонсож чаддаг, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгоод хариу үйлдэл хийж чаддаг баг. За хүүхэд байхдаа байсан нэг авьяас гэвэл бичих одоо жишээлбэл шүлэг бичихтэй хүүхэд байхдаа одоо нөгөө хүрэл тулга гэдэг яруу найргийн тэмцээнд ороод 4-р байранд 2 удаа орж илаа. Гэх мэтчлэн баг зэрэг бичих авьяас байсан уу гэвэл байсан. Одоо ч гэсэн ер нь нөгөө нэг заримдаа одоо л утсан дээр бол бичиж байгаа л да. Ер нь бол ирээдүйд нэг ном бичиж гэж бодоод тэрэн дээрээ зүгээр нэг юм тэмдэглэл маягийн гэх юм уу те бичиж явж байгаа. Та ганцаараа байхдаа юу хийх дуртай вэ? Хөгжим сонсох, ном унших, дээрэс нь одоо юу гэдгийг Google-тэй кино үзэх. Аюу их стресстэй, маш ачаалттай өдрийн дараа Google-тэй кино үзэл ганцаараа нэгээл суудаг шүү дээ. Өөртөө байнга тавьдаг шаардлага. Өөртөө юу? Тий. Шаардлага. Шаардлага гэхээр юу гэж болох вэ? Өөрийгөө дандаа хөгжүүлж явах ёстой л гэж боддог. Тэрнээс ч заавал одоо ингээл шаардлага гэж бол тавьдгүй. Ер нь бол өөрийгөө хүн байнга хөгжүүлэх ёстой гэдгээ мэддэг. Ер нь унших дуртай, подкаст сонсох дуртай. Ер нь аливаа зүйл дээр ер нь нэг хүнлэг байх сонирхолтой. Заримдаа одоо юу гэдэг аливаа юм гуйчилж чаддаг, тий, өнгөрүүлж чаддаг, бас орхиж чаддаг. Сүүлийн үед ер нь нэг юм өөрийгөө өөрөөсөө олж харсан нэг зан чанар гэх юм уу? Сайн байж магадгүй, муу байж магадгүй. Аливаа юмыг ингээ орхиж сурсан гэх юм уу? Хэрвээ одоо ямар нэгэн харилцаа болохгүй байх юм бол зүгээр ингээ орхиж сурах хэрэгтэй юм байна. Орхих ёстой хүмүүсийг яг тэнд нь орхиж сурах хэрэгтэй юм байна. Аливаа юм болохгүй бол тий, байнга ингээ ноцолдоод авахгүйгээр үнэхээр болохгүй байгаа зүйлийг хэд оролдоод ингээ орхиж сурах юм байна гэдэг нэг юм орхиж чаддаг болсон гэх юм уу? Тэр магадгүй настай холбоотой гэж магадгүй. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч тач жоохон хатууртар болсон юм болов. Юмыг ингээ орхиж сурчээ. Өөрийгөө зоригжуулж хэлэх дуртай. Би чи угаасаа чадна штэ. Угаасаа чи хийхгүй бол хин хийх юм бэ гэл. Өөрийгөө хайрлах тухайд өөрөө өөртөө хайртай. Би эрүүл байх ёстой, саруул байх ёстой, би өөрөө чаддаг байх ёстой, би өөрийгөө одоо боловсруулах хэрэгтэй ингэснээр буцаа тэр маань хайртай хүмүүст нь хэрэгтэй. Эмэгтэй хүнд байх ёстой хамгийн чухал зан чанар. Өөртөө хайртай байх. Яг түрүүний битэрээ ярьсан зүйл. Өөртөө хайртай байх, өөрийгөө хайрладаг байх, гоё бай, сайхан бай, өөрийгөө хүндэлдэг бай. Тэр чухал. Өөртөө үнэнч байвал зүгээр. Тэгвэл эрэгтэй хүнд байх ёстой зан чанарын тухайд яг л адилхан тийм өөрийгөө хүндэлдэг, өөртөө үнэнч байдаг, бусдыг хайрладаг, хэлсэн үгэндээ хүрдэг. Бас эр хүн бас гоё нөгөө эр хүн гэдгээр тийм нэг юм гоё байх гоё штэ. Одоо ямар гэх юм бэ? Зарчимжтэй одоо эрэгтэйлэг тийм гоё нэг тийм хүчтэй эрэгтэй хүнээс би тийм хүчтэй зам чанарт дуртай. Эмэгтэй хүнээс заримдаа би гоё зөөлөн тий аливааг уучилдаг зам чанарт дуртай. Бидэнтэй ээж болох үеийн мэдрэмж ямар байсан бэ? Тэр тухайгаа хуваалцаач. Одоо бараг мартчихжээ энэ 15 жил болсон байна. Яг ингээ хүүхд төрүүлээд нөгөө айгүй хөвдөжсэн нь одоо секундын дотор тэр нөгөө өвдөл байхгүй болоод нөгөө хайр болчтой юм билэ. Хүүхдээ хараад ингээд хөөх надаас ийм одоо хүүхэн амтан гарчлаа гэж юу гэж бодогдож байгаа юм чи.
Одоо болохоор ингээд нөгөө залууч аягүй том залуу болсон шүү дээ. 15 жилийн өмнө байсан. Одоо дөнгөж ялах ийм их хүүхэд гарч илээ. Одоо тэгсэн чинь аягүй том залуу. Тэгэл ингээд яг тэр нэг ийм хайр үргэлж байд юм шиг ба. Одоо тэр нэг жижигхэн байсан үеийн одоо ийм том болсон ч гэсэн яг тэр нөгөө хайр одоо яг тэр нөгөө мэдрэмж одоо стил хэвээрээ яг л тэр мэдрэмж. Яг одоо таны хамгийн их санаж байгаа хүн. Санаж байгаа хүн. Одоо л ээж аавыгаа хамгийн их санаж байна. Яг тэгвэл уулзаж чадаагүй жил гарчлаа. Нөгөө өмнө нь болохоор Монгол руу жилдээ нэг 2 удаа ажиллаар явдаг. Тэгэл хайрт ээж аавдаа эрхэлдэг. Би ч аягүй ирэх байхгүй юу. Ээж аавтайгаа эрхлээл хайрлуулаад ээж аавыгаа хайрлал ингэдэг. Тэгээ яваагүй, эрхлээгүй жил гарсан болчлоо. Хэдий цахимаар уулзаж байгаа ч гэсэн тэрний гоё мэдрэмж тий эрхлээл гоё хайрлуулаад энэ мэдрэмж байхгүй болохоор ч юм бас амар санаж байна. Та өөрийгөө хэр сайн ачлалтай охин гэж боддог вэ? Мэдээж ээж аавын одоо тэр их одоо бидэнд өгсөн зүйлийг бид нэр өгч чадахгүй буцаагаад гэхдээ ачиг нь баг багаар хариулаад явж чадж байгаа юу гэвэл баг багаар хариулж байгаа л гэж боддог. Ээж аавгаа жаргандаа л гэж боддог доо. Одоо миний ажил бизнес сайн байх юм бол ээж аавгаа гоё дэлхийгээр аялуулаад Австрал нэг хаустай Монголдоо өөрсдөө гэсэн одоо хаус байрн байждаг тий. Тэгээд төссөн үедээ гараад хоорондоо хөтлөлцөөд ингээд аялдаг. Эрүүл, саруул тэгээд ач зээнэртаа тийм гоё инэрлэлтэй тэгээд дуртай үедээ аялаад явбал гоё байх гэж боддог. Ээжийнх нь хэлжсэн хамгийн үнэтэй нандин зөвлөгөө юу байсан бэ? Нөгөө олон жилийн өмнө би нөгөө хангал сошиал дээр заримдаа нөгөө хүмүүс чинь одоо ингээд санаа шүү дээ тий. Тэгээд бүтгүүлээд доромжлуулаад тий бас юм чинь нөгөө хэмжээ хязгаар гэж байх хэвээр. Тэр хязгаар давхаар хүн бас нөгөө айгүй гомддог тий. Нэг удаа ээж рүүгээ залгаад ээжээ ингээд тий сошиалд жишээлбэл тий юу би хийн, юуг сайн хийн тэр бүхнийг өөр хүмүүстээр тогтоох хийнэ. Миний одоо жижиг алдаа байвал тэр алдааг одоо дэлхийн ертөнцийн хамгийн одоо муу хийсэн зүйл болгоод ингээд намайг айгүй ингээд өвтгөж гин гэд ээжтэй хэлээд уйлжсэн. Тэнгүүт манай ээж яг мэдээж дотроо интерсэн л ахaltaа одоо бодохоор тий ийм юм дуйлаад тахтай яа тий ийм юм чамтраад тахтай яа тий нулимсаа арч бос ажлаа хийгээд яв. Ийм юмыг тоох хэрэггүй. Чамд ийм их цаг зав байгаа мó гэд юм загинжсэн байхгүй намайг. Тэгэл тухайн үед ээжтэй гомдоол ингээл намайг юм хэлэхээр хизээч ойлгохгүй ингээл өстөө нэрээ ясаа өөдгөө ингээл гомдчихсэн мөртлөө гомдоод дахиад уйлж байгаа юм л та. Тэгээ маргааш нь буцаад бодохоор миний ээж яг л үннийг хэлсэн байсан. Тэ? Яг би тэр одоо үл мэдэгдэх хүмүүст гомдох хэвээр. Яг би тэр үл мэдэгдэх хүмүүс цаг заваа зарцуулах хэрэгтэй тийм. Гэл буцаал одоо ажиллаа сайн гээл өн чи юу ч шишээсэн бэ штэ гэд ажиллаад явж байгаа. Гэтэл тэр нь үнэхээр бас нөгөө амьдралд бол хэцүү таваануудын нэг байсан уу гэвэл байсан. Гэхдээ тэрийг нөгөө ээж эн чи юу ч шишээ штэ гэд хэлчихэнгүүт нэрээ юу ч биш байсан юм биш үү гэж бодоод улам хичээгээд тэр олон зүйлийг давсны дараа буцаад харангууд зөв юм хийсэн байгаа хгүй юу би. Та аавынхаа ямар зан чанарыг өвлсөн гэж боддог вэ? Манай аав ээж хоёр болохоор тэс хоёр өөр хүн байхгүй юу? Манай ээж болохоор ерөнхийдөө нэг юм одоо юу гэдгийг айгуу тийм сэргэлэн, совоо тий загчимч, загнах үедээ загнан тий аливаа юм шууд шудраг хэлэн тийм хүн. Манай аав болохоор бид нарыг бараг загнаж байгаагүй, хизээж гар хурж байгаагүй. Гэтэ бид нар аавынхаа тэр нөгөө аав хэрэг нэг үг хэлэх юм бол айгүй айдаг. Нэг ингээл муухай хараал те ингээл ер нь ууртаа дуу ингээл байх юм бол бид нар айгүй айдаг. Тэгээд олон юм хэлээд ахгүй хэрнээ нэг удаа хэлэхдээ айгүй тийм хатуу чанга те хэлдэг. Тэгэнгүүт одоо би магадгүй тэр зан чанарыг өвлсөн юм шиг байна. Яа тэгэхээр би ингээд хүмүүстэй нэг муудадгүй
олон удаа ингээл одоо хүүхдтэй ч юм уу хайртай хүндээ ч юм уу те нэг тэгэж олон удаа ингээд өглөөд ч юм уу загнаад ч юм уу юм хэлдэггүй. Нилээн байжгаад олон өнгөрүүлж хагаад нэг удаа хэлдэг. Нэг удаа хэлэхэд манай хоёр ч юм уу те миний ажлын хүмүүс, миний эргэн тойрны хүмүүс бол айгүй одоо яна юу болцсон бэ гэд ингээд боддог. Тийм ингээд байнга юм хэлээд ахгүй өнгөрүүлдэг, айгүй сайн өнгөрүүлдэг. Гэхдээ ингээд аливаа юмны нэг юм хязгаар нь хүрэн штэ тэр үед бол хэлдэг. За тэгэхээр бидний хамгийн сүүлийн асуулт ирсэн байна. Бидэнтэй хамгийн ойрын зорилгоосоо хуваалцвал. За ойрын зорилго гэх юм бол за Огийн эдүүдээр ерөнхийдөө сурагч ментор хөтөлбөрөөр олон сайжруулад манай сурагч ментор хөтөлбөрт оролцож байгаа хүүхдүүдээс дэлхийн шилдэг сургуулиуд руу орох гүрийн тавьмаар байна. За энэ бол 50 даа явж байгаа. Гэхдээ илүү ойлгомжтой болгоё, илүү одоо сайн менторуудыг оруулж өгье гэдэг юм төлөвлөгөөтэй байна. За дараагийнх нь гэх юм бол одоо 25-аас 45 насны одоо хүмүүсийг Австралийн фармерууд дээр ажиллуулахаар одоо гэрээ яригдж байна. Энэ гэрээ зурагдаад бүх зүйл одоо юу гэдгийг иншүрэнс буюу даатгал энэ төрөй хийгдээд бүх зүйл болсны дараа Австралиас Монголоос Австрали руу хүмүүсийг 1 жилээс 2 жилийн хугацаанд тийм үү Австралийн фармерууд дээр ажиллуулдаг тэр боломжийг нээхээр ажиллаж байна. За дараагийнх нь мэдээж яриг сургууль зурчлалт Огийн эдүүдээр явагдаж байна. Мөн Америк болон Австрали руу одоо нөгөө одоо 3 сар одоо аялаад ажилдаг тэр одоо хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бид нэр төлөвлөөд ажиллаад явж байна. За Огийн брэнд дээр гэх юм бол бид нэр 2021 он энэ жилээс эхлээд ийм мөөгнөөс ийм яг ийм арьс шиг материал гаргаж авсан ийм эрдэмтэд байгаа. Тэд нартай хамтраад гутал цүнх хийгээд арай нөгөө хямд үнэтэйгээр олон хүмүүст хүрэхээр ажиллаж байна. За мөн одоо илүү нөгөө онлайн талдаа ажлуудаа захин одоо ажлуудаа хий Огийн эдүү болон Огийн брэнд дээр аль дээр нь илүү захимжуулъя гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. За миний технологийн тал дээр ажиллаж байгаа ажлуудын маань хувьд ер нь бол илүү амжилттай явж байгаа. Тэгээ ямар ч тач Монголдо илүү олон одоо боломжуудыг нээ Монгол залуусыг тийм үү илүү IT талд нь тийм үү одоо гүүрэн болж өгье гэсэн ийм хүсэлтэй эрмэлзэлтэй төлөвлөгөөтэй явж байна. За тэгэхээр бидэнтэй холбогдсон маш олон асуултанд хариулт өгсөн танд үнэхээр их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За та бүхэнд маш их баярлалаа. Энэ видеог үзэж байгаа хүн бүрт эрүүл саруул байхыг хүсье. Тэгээд өөрсдийнхөө бодож байгаа төлөвлөж байгаа ажилд заавал одоо хүрээрээ. Одоо 2021 он бол бидний хувьд маш тийм завсрын үе байгаа. Бид нэр одоо дээшээ явах уу, доошоо явах уу гэдгийг шийдэх үе. Тэгэхээр одоо шинэ нормал буюу те шинэ энгийн одоо зүйлтэй одоо хөрвөн одоо зохицож өөрсдөө илүү хөгжүүлж ажиллаарай гэж хүсмээр байна. Мөн танай хамт олонд маш их баярлалаа. Баярлалаа. Гөгөөгийн асуултууд булангийн энэ удаагийн дугаарт Огийн брэндийг үүсгэн байгуулагч Оюун Цэцэг оролцлоо. Тэрээр гадны улсыг зорьсон шалтгаан, хувийн санхүүгээ удирдах арга барил, гоо сайхандаа анхаардаг нууц зэрэг олон сэдвийн хүрээнд бидэнтэй ярилцсан юм.